Хөшгийн хөндийд ажил үйлс ундарсан бас нэгэн шинэ өдөр эхэллээ. Намрын дулаахан өдрүүдэд гаднах ажлаа дуусгаж төлөвлөгөөндөө хүрэхийн тулд хүмүүр дор бүрнээ хичээж талбайн өнцөг болон бүрт хөл хөдөлгөөн ихтэй. Өнөөдрийн цаг агаарч тогтун сайхан байна. Яг ийм үед л бетон зурмаг цутгахад хамгийн тохиромжтой. Учир нь зурмгаан цутгах үед салхины хурд 5 м/с илүүгүй байх ёстой гэсэн технологийн шаардлага байдаг. Хүчтэй салхин бетон зурмгийн чанар төлөв байдал нөлөөлдөг учраас тэд цаг агаарын байдлыг маш сайн ажиглаж ажлаа төлөвлөдөг байна. Цаг уурын нөхцөл бүрдсэн ч үйлдвэрээс хүрэгдэж ирсэн зурмгийг цутгах эсхийг шийдэхийн тулд дахин шалгах шаардлагатай. Шалгалтыг талбайн инженер болон премиум конкрет компани мэргэжилтнүүд хамтран хийж бетон зурмгийн нягт төлөв байдлыг сайтар нэгтэлсний дараа цутгах зөвшөөрлийг талбайн инженер өгнө. Энэ төсөл өөрөө олон улсын төсөл учраас бүх ажлыг чанар аюулгүй байдлын чанд хяналтын дор явуулдаг. Энэ тогтолцоо манай барилгачид, барилгын компаниудын хувьд шинэ сорилт байсан хэдий ч тэд өөрсдийн хариуцлагатай ажиллагаа ур чадварын хүчээр үүнийг даван туулж чадсан. Ер нь бол юм штэ. Бид яагаад энэ олон улсын төсөл гэдэг байгаа юм гэхээр энд чи хамгийн гол нь тэр чанар баталгаа хоёрыг чи өгөх гэж олон улсын төсөл гэж байна. Яагаад тэгэхээр зөвлөх нь байж идэг. Одоо тэр зөвлөх нь байж идэг, авторууд нь байж идэг. Энэ үе шат болгон дээр манай хэдэд инспекшн шаардлага одоо тэр дараагийн үе шатны зөвшөөрөл гэдэг юм олгож явж байна. Хадаас хадсан ч тэр дараагийн шатны зөвшөөрлийг олгож яадаг байхгүй. Тэгэхээр бидэд бүх юм баримттай, баталгаатай. Инженер нэг хүн бүр энэ стандартыг ойлгож, энэ стандартыг одоо уншиж, танилцж, тэрийг одоо бид нэр өдөр тутмынхаа ажилдаа маш сайн одоо биелүүлэхгүй бол энэ барилгач нэг хүнээс хамаарат цаашаа нөгөө үе шатны ажлууд нь зогсдог учраас хүн бүр дор дорноо анхааралтай стандартаа барай зөв ажиллах нь чухал. Тэрийг л бидэд ер нь хангаж явна да. Хүн нэг бүр нэгж бүрийн хариуцлагатай чанартай ажиллагаа энэ төслийн үнцэн чанар чансааг тодтогно. Цаашлаад энэ төсөл бол энэ зууны хамгийн анхны томоохон бүтээн байгуулалт учраас энд ажиллаж байгаа хүн бүр хийж буй ажлынхаа үн цэнийг нарийн сайн мэдэрч байдаг. Энэхүү хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын ажил агарын хөлгийн засвар үйлчлэгээний барилга буюу ангаар төслөөр үргэлжилж байна. Ангаар барих төслийн гүйцэтгэгчээр MCS Property компани сонгогдсон гэрээний дагуу барилгыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгөхөөр хичээн ажиллаж байна. За бидэнд бол том үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа манай захиалагчтай яагаад гэвэл энэ төсөл өөрөө хэрэгжээд 10 жил болчихлоо. Хамгийн сүүлийн төсөл нь өөрөө энэ багийн хамгийн сүүлийн төсөл нь манай энэ ангаар. Тэгээ эднэр бол яг манайх руу ер нь маш анхаарлаа хандуулж байгаа. Одоо бол төслийн гүйцэтгэл бол 50% явж байгаа. А бидэд одоо 10 сарын 15-ны өдөр дулаанаа авчина. Дулаанаа авчих юм бол бидэд дотор ороод ажлуудаа хийгээд шинэ оны босгон дээр ангаараа улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. А ингээд бол бидэд бол 300-аас 400 хүн ажиллаж байна. 40-оос 50 тоног төхөөрөмж ажиллаж байна. Ингээд бол бидэд хугацаанд дуусгах гэсэн ихтгэл үнэмшилтэйгээр ажиллаа хийгээд явж байна. Энэ талбай дээр нийт 12 компанийн 400 орчим ажилчид нэгэн зэрэг үйл ажиллагаагаа явуулж байна. Гагнуурчид, барилгачид, суур зутагчид, хөрс нэгтрүүлэлтийн мэргэжилтнүүд, зам барилгын ажилчид гээд хаасайгүй хүн хөлхөж техникийн дуу дэжиг байна. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажил төлөвлөсөн хугацааны дагуу буюу 1290 хоногт багтаж дууссан бөгөөд төслийн багийнхны хариуцлагатай зүтгэлтэй ажиллагааны үр дүнд төслийн үндсэн хөрөнгөнөөс хэмнэсэн мөнгөөр тэд агарын хөлгийн засвар үйлчлэгээний барилгыг барьж байгаа юм.
төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженерийн баг гэдэг бол гүйцэтгэгч мөн зөвлөх компаниудаа бүгдэн дээр хяналтад ажилладаг байсан. Тэгээд хэр зэрэг ажилласан бэ гэдэг дүгнэлт нь бол одоо би бодохдоо энэ ангарын барилга гэж байна. Яагаад гэхээр энэ төсөл дэлхийд дээр одоо олон төсөл хэрэгждэг байна. Тэгээ олон төслөөс одоо цаг хугацаанд дуусаад мөнгө хэмсэн төсөл гэдэг бол ерөнхийдөө маш цөөхөн төсөл байсан. Бид нар бол цаг хугацаанд дуусгаад дээрээс нь мөнгө хэмнээд хэмсэн мөнгөөрөө бид нар одоо ангаар барьж. Гэхдээ энэ ажил сонсогдож байгаа шиг тийм ч амар байгаагүй. Хөшгийн хөндөд нисэх буудал барих төсөл эхлээд үндсэндээ 11 жилийн хугацаа өнгөрсөн мэт боловч Улаанбаатар хотод шинэ нисэх буудал барих талаарх асуудал өөр 1992 онд анх яригдаж эхэлсэн байдаг. Улаанбаатар хотын олон улсын нисхэн усны шинэ буудал барих төсөл бол ер нь бол анх 1992 оноос хойш зах судалгаанууд гадаадын санхүүгийн байгууллагын оролцоотойгоор тусалцаатайгаар ингэж явсан түүх байдаг. Онгоцны буудал гэдэг маань бол ер нь гол юм бол зурвсын асуудал. Хөөрч буух зурвс бол найдвартай байх хэрэгтэй гэдэг ийм шаардлага байдаг. Өнөөдрийн манай ашиглаж байгаа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал бол зөвхөн ганц талын оролт гаралттай. Тийм учраас зайлшгүй одоо зурвасны асуудлыг бол шийдэх ёстой гэдэг юм судалгаанууд бол хийгдсэн байдаг. Буян тухай дээр баригдсан ашиглаж байсан буудал бол одоо техникийн шаардлага нөхцөл байдал нь хангагдахгүй болсон байна л да. Тэгээ 93 оноос одоо 91 92 онд бас судалгаа хийж байсан. 93 оноос өөр одоо мастер төлөвлөгөө иргэний агарын тээврийн мастер төлөвлөгөө боловсруулж тэнд одоо юу яагаад за ер нь бол танах нэг талаасаа буудаг учраас энэ буудлаа бол өөрчлөх хэрэгтэй юм байна гэсэн олон улсын одоо иргэний агарын тээврийн байгууллагаас тийм зөвлөмж гарч ирсэн байна. Нисэх буудлын бүтээн байгуулалт гэдэг бол 100 жил 200 жил ер нь энэ Улаанбаатар хот гэж байх юм бол нисэх буудлын гэж байна. Тэгэхээр энэтэй уялдуулж хөрөнгө оруулалтаа хийх зүйтэй мэ гэж үзээд өмнө нь тодорхойлсон байсан 3 барил байсан. Одоо энэ Хөшгийн хөндөй, хүүд долоо худаг, налайх гэдэг. Тэгээ энэ 3 дээр ахиж судалгаа явуулаад үнэхээр аюулгүй ажиллагааг хангачаар барилга байгууламж усахад хялбар байхаар ирээдүйтэй байрлал нь одоо энэ Хөшгийн хөндөй гэж сонгоод энд ер нь нисэх буудлаа дараагийнхаа нисэх буудлыг эхлүүлье гэдэг бодлоор 2001 оноос хойш ажиллаж ирсэн. За 2001 онд Японы элчин сайд дээр ажиллаж ирсэн Ханада гэж Монгол элчин элчин сайд байсан. Тэр хүнийг Мят компани ерөнхий захирал байсан Баяр сайхан, дэд захирал байсан Баатар сайхан, тэр иргэний засгийн газрын дарга болсон Давггой, тээврийн газрын дарга байсан Сэрэтргой гэж энэ бид 6-7 хүн анхудаа энэ газар дээр ер нь одоо энийг цааш нь судалгаа эхлүүлэе гэж ярил тохиролцоод ирсэн юм аа. Ийхүү Улаанбаатар хотод шинэ нисэх буудлын барилга барих шаардлагатай нөхцөл байдал үүсч энэ барилгыг хэн, хизээ, ямар хөрөнгөөр барих тухай асуудал шийдэгдэх хүртэл 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Тэгээд судалгаа ингэж хийгдэж байгаад ер нь бол Улаанбаатар хотын ойролцоо аль нэгэн боломжтой газрыг сонгож онгоцны буудал шинээр барих нь зүйтэй байна гэдэг ийм шийдэл төрөөд за энэ буудлыг одоо яаж барих вэ гэдэг санхүүгийн их усүрийг олох энэ асуудал бол яригдж эхэлсэн. Тэгээд 2006 оны 11 сараас 2007 оны 4 сар хүртэл одоо судалгаа хийсэн. Манай Монгол Улсын засгийн газраас бол гадаадын санхүүжүүлэх байгууллага, донор орнууд гэх ийм байгууллагууд бол санал тавьж эхэлсэн байдаг. JICA-гийн буцтгуу тусламжимдаа энэ хүрээнд судалгаа хийгээд за энэ нисэх буудлыг барих үндсэндээ бол техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж ирсэн байна. Манай төр засгийн удирдлагч гэсэн идэвхтэй анхаарал тавиад Япон улсын засгийн газарт өсвөл тавьж эхэлсэн. Японы засгийн газар манай саналыг их нааш төлөж авч бид ер нь санхүүжүүлээд
хэд бол боломжтой байна гэдэг хариу ирүүлээд энэ дагуу яриа хэлцээр эхэлж 2008 онд зээлийн хэлцээр соёрхон батлагдсан. Тэгээ энэ зээлийн хэлцээрийг баталсны дараа бол 2 орны парламентаар ёсцолж батлаад 2008 оноос бол за зээл бүтчлээ. Тэгэхээр зэрэг энэ дээр үндэслээд бол цаашдаа ажил явах хэрэгтэй гэдэг ийм шийдэл төрсөн. Тэгэл маш олон хүний дэмжлэгтэйгээр энэ төсөл эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр одоо хин нэг нь одоо энийг дагнживаад хийцсэн биш ер нь мэрэгжлийн биднээс эхлээл дээр улс төрчид дээр ерөнхийлөгч нар бүгд оролцож ижлийн төсөл эхэлсэн дээ. Улаанбаатар хотод нисэх онгоцны шинэ буудал баригдах асуудал олон жил дамнан яригдаж, олон хүмүүсийн оролцоо зүтгэлийн хүчээр 2008 онд төслийн санхүүжилтийг шийдвэрлэж чадсан билээ. Харин үүний дараа энэ ажлыг хариуцлагатай, чанартай хийж чадах төслийн багийг сонгох ажил тэр үеийн зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд Халтмаагийн Баттулгад оногдсон юм. Тухайн үед манай энэ яамны сайдаар бол Халтмаагийн Баттулга сайд ажиллаж байсан. Тэгээд намайг энэ ажлыг одоо хийх хэрэгтэй ингээд миний ойлголт болохоор ингээд за энэ төсөл эхэлсэн юм байна, яваад байгаа юм байна гэсэн ойлголттой ажиллаа авсан. За ингээд эхэлсэн гэж ойлгож байгаа юм чинь за төслийн баг байгаа юм байна. За энэ одоо нисэх буудлын одоо байгаа газар нь тодорхой бас дэд бүтцүүд байгаа юм байна гэдэг ингээд ямар ч ойлголтгүй ороод ирчихсэн хүн энэ ажлыг авчиад хаанаас эхлэхээ бодоод байсан. За тухайн үед одоо яамнаас надад төлөөлөж өгсөн бичиг баримт гэх юм бол Saprof гэдэг энэ зээлийг авсан Японы одоо инженерийн багийн хийсэн судалгаа. Дээрээс нь энэ 2008 оны 5 сард улсын хурлаар баталсан зээлийн гэрээ 2. За ингээд баахан англи хэл дээр бичиг баримттай энийг үзэж судлаад ажилдаа орно. Төслийн баг маань хаа байна? Ер нь хөшгийн өндий гэж ямар газар байна гэдэг. Тэгээ би өөрөө нэг хувийн унаатай байсан. Тэрүүгээр хөшгийн өндийг хайгаал гараад авчихдаг. Олддгоо. Яг хөшгийн өндий гэж хаа байна гэж тэр хаваар сургалтлаар хүн мэддэг. Одоо юу болчих хаана яваад байна гэдгсэн. Яг одоо нутгийнхны яриагаар бол өнөөдөр энэ нисэх буудал баригдсан байгаа газар маань бол Бөхгийн өндий. Тэгээд Бөхгийн өндий гэж асуух юм бол хүмүүс мэдэх гээд байдаг. Хөшгийн өндий гэхлээр нутгийнхан болохоор за ингэ жоохон хоошоо гэдэг. Тэгэнгүүт хоошоо явсаар байгаа. Улаанбаатарт орчод байдаг. Тэгээд сүлдээ за энд ямар ч ус юу ч байхгүй юм байна, эзгүй хэрэл байгаа юм байна гэдэг нэг ойлголттой. За төслийн баг хаана вэ гэсэн чинь манай төрийн нарийн бичгийн дарга одоо улсын хурлын гишүүн байгаа. Сахалбаатар гэж ярьдаг. Тэр хүн манай төрийн нарийн бичгийн дарга байсан. Тэр маань чи л өөрөө төслийн хэлэлтэй баг штэ одоо. Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай нөхцөлтөөр олгогдсон энэ зээлийн хөрөнгөөр Монголд анх удаа олон улсын хэмжээний төслийг хэрэгжүүлнэ гэдэг маш олон асуудал бэрхшээлүүдийг дагуулж байсан. Үүний нэг жишээ бол энэхүү зээлийг олгох нөхцөл багтсан FIDIC буюу Дэлхийн зөвлөх инженеруудын холбооны гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр дагж бүртгэж зөвшөөрснөөс эхлээд олон зүйл монголчуудын хувьд шинэлэг зүйл байлаа. Анх Японы засгийн газраас авсан зээлийн гэрээндээ бол гэрээнийхээ нэг нөхцөл болгож олон улсын одоо зөвлөх инженеруудын холбооны гэрээг мөрднө гэсэн. Энэ гэрээгээр явна гэдэг бол заалттай. Тэгэхээр яалтч байхгүй бид нар бол энэ гэрээг авч хэрэглэх ёстой. Энэ ямар учиртай гэрээ юм бэ гэвэл FIDIC-ийн гэрээ гэж бид нар одоо яриад байгаа. Тэгэхээр энэ бол бүр 1913 онд Женевт төвтэй зөвлөх инженеруудын холбоо гэж байгуулагдсан. Энээс ш дэлхийн нийтээр энэ гэрээг дагаж мөрддөг ийм л одоо замаар явсан. Тэгэхээр зэрэг өнөөдрийн байдлаар бол энд ер нь 100 гаруй орон энэ FIDIC-ийн гэрээгээр бид нар хэрэглэнэ нэгдчихсэн. FIDIC-ийн гэрээг авч хэрэглэснээр бол олон улсын санхүүжуулагч байгууллага бол бид нар мөнгөний бол саадгүй одоо санхүүжүүлнэ гэдэг ийм нэг нөхцөлтэй. Тэгэхээр дэлхийн нийтээр бол одоо Европын сэргийн босгол хөгжлийн банк, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Кувейтийн сан, одоо энэ Японы бидний зээл авсан
Японы засгийн газрын зээл JICA гээд бид нэрлээд байдаг. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага. Энэ бүхэн бол одоо энэ олон улсын зөвлөх инженеруудын холбооны загвар гэрээний дагуу хийгдэж явдаг. Тэр гэрээн дээр бол бүх юм ингээд тусгагдсан байдаг. Одоо бүр яах ёстой, яаж төлбөр хийх ёстой, юуг нь шалгах ёстой. Тэрнээс гадна хийдикийн гэрээ гэдгээс гадна энэ төсөл дээр хамгийн том шаардлагатай байсан нь техникийн шаардлага гэдэг юм байна. Тэр техникийн шаардлага нь бол гэрээнтэйгээ хамт явдаг тийм. Тэр юу техникийн шаардлага юу гэхээр ямар стандартын, ямар одоо юу гэдгийг одоо хүчин чадалтай юу ямар том төхөөрөмж тавих вэ? Тэр одоо юу гэдэг нь тавьсан одоо утас чинь байдаг, цахилгааны утас байдаг юм уу? Тэр нь одоо яг ямар стандартыг дагсаа удсан будагч нь одоо жишээ нь ямар байх шаардлагатай. Одоо жишээ нь манайх тэр яг стандартын дагуу яажсэн гэхээр хар туулахтай будгаар будж болохгүй гэсэн стандарттай байсан. Тэгэл будагнууд бол тэгэл хэрэг хатуултаа будсан тохиолдолд бүгдийг хоолж тоглож яар тэгэхээр шинээр будсан чинь энэ жишээ бол гарч л байсан. Тэр яажсэн гэхээр яг л гэрээнийх спикийн дагуу спик буюу техникийн шаардлагын дагуу хийгдчихсэн ажил. Бүгд тэрийг хэрэг шаардлага хангахгүй бол тэр бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй бүгдийг бол өөрчлөх ёстой. Тэгээд тэрийг заавчгүй батлуулсан байх шаардлага. Үүний дараа төсөл хэрэгжүүлэх нэгжийн өмнө тулгарсан хамгийн гол асуудал бол зөвлөх компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудыг сонгох ажил байсан. Төсөл цаашид хэрхэн явах, амжилттай үргэлжлэж чадах уу үгүй юу гэдэг асуудал алхам бүрт тулгарч байлаа. Яагаад гэвэл бидний хувьд энэ бол анхны мега төсөл байсан юм. Тэгэхээр мега төсөл гэдэг бол бас их эмзэг төсөл. Тэгэхээр хэрэгжүүлнэ гэдэг бол маш олон үе шат улс төрийн нөлөөлөл, эдийн засгийн ач холбогдол гэх мэтлэнгийн олон зүйлүүд бол бий. 2008 онд зээлэлж байгуулсан. Энэний дараа бол зураг төслийн ажил, зөвлөхийг сонгож шалгуулах ажил, гүйцэтгэгчийг сонгож шалгуулах, бүтээн байгуулалтын ажил гэсэн ийм дараалалаар явж ирсэн. Нэг зөвлөх багтаа болж байгаа. Тэгээ энэ ажил бол их хурдан бас тодорхой биднээсийн зорж ирсэн хугацаанд бол дууссан. Ингээд 2009 оны одоо 6 сар гэхэд биднээс үндсэндээ зөвлөх компаниа сонгож шалгаруулад. За энэ зөвлөх компани маань бол 8 сарын 1-ээс Улаанбаатарт оффистоо бүх ажилтнаа одоо авчираад ажиллаа эхлүүлье гэдэг ийм тохиолдолтой одоо гэрээ бол дуусчихсан сандгийн. Ингээд эхний эскиз зураг төлөвлөлтийн үе шат маань бол 2009 онд дуусах ёстой. За энүүгээрээ хугацаанд ажиллаад дуусах ёстой ийм байдалтай бид ажиллаж байсан. Төслийн яг тэр зургийг хийх болоод материалаа задлаад нөгөө Японы түрүүнд дурдсан тэр Saprof гэдэг судалгааг задлаад үзсэн. Тэр маань бол одоо зарим хүмүүс тезүү гэж тухайн үед надад хэлдэг л байсан. Задлаад үзсэн яг ийм техник эдийн засгийн үндэслэлийн хэмжээний тийм боловсруулсан бичгээр нь бол биш байсан. Бид нар анх зураг төслөө хийгээд боловсруулаад дууссан. Дуусаад өртгийн төсвийг бодуулсан л та. Төсвийг бодуулсан чи бидний нөгөө анх бид нар төсөлж өгсөн 200 сая долларт одоо бүр яагаад ч хүлхээргүй тэгэл дэш өрссөн тийм үнэн дүн гарсан. За яг ийм байдалтай болонгууд Японы талаас бол эхний мэдээлэл аваад энэ төслийг бол бид анхныхаа тохирсон хэмжээнд барина. Энэ лүү барихгүй бол одоо бид Японы талаас бол энэ одоо төслийг бол санхүүжүүлэх одоо боломжгүй энийг зогсооё гэдэг ийм байр суурь илэрхийлсэн байдаг. За ингээд манай төслийн одоо энэ саяны энэ ерөнхий төлөвлөлт зураг төслийн ажлыг бол зогсоосон. Энэ хугацаанд бол бид 5 сар ажлаа зогсоогоод одоо яах вэ гэдэг чиглэлээ хүлээгээд байж. Тэгээд энэ асуудлуудаар зам тээврийн хөгжлийн яам, сангийн яам, дээр нь иргэний нисгэр их газар, дээр нь JICA байгууллага ингээд оролцогч бүх талууд гэсэн үг. Энэ талууд маань одоо нэлээд одоо шоконд орж энэ асуудлыг судлах, энэ нь юунаас болж ийм ихтгэлтэй байна, бодиттой юу үгүй юу гэдэг тал бүрийн судалгаанууд хийж ирсэн. Бид нар одоо онгоцны буудлыг бол жил болгон бариад чадахгүй. Хятад шиг одоо юу гэдэг нь 3 жил болоод 5 жил болоод бариад. Дооройж одоо бид нар 50 жилдээ ашиглана. Тэгэхээр 50 жил ашиглахын тулд бид нар чинь бас жижигхэн юм барьчод одоо яг анх тэр техник гэдгийн эсгийн үндэслэлээр хийсэн шиг жижигтийг барьчих юм бол одоо бүр одоо хачийн болно шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг одоо яг шаардлагатайгаар одоо хэмжээгээр нь нэлээд томруулаад хийсэн юм л да. За ингээд энэ нөхцөл байдлаас бол гарахад тухайн үеийн засгийн газрын сангийн сайд энэ баяр цогт за барилга хотоогуултын манай салбарын сайд
Баттулга. За ингээд төрийн нарийн Бат Эрдэнэ гэсэн ийм одоо төлөөллүүд манай офис дээр ирээд Япон талаас Японы элчин сайд Кидекоро гэж хүн байсан. За ингээд JICA-гийн суурин төлөөллийн газрын дарга энэ хэмжээнд бол нэлээд олон өдрийн одоо халуун яриа хэлцэл маргаан явагдаж байгаа. Ямар ч байсан Монголд бол энэ одоо томруулж барьсан энэ бүтцээрээ барьнаа. Одоо энэ ч янз бүрийн хөрөнгө мөнгөний асуудал гарах юм бол Монгол тал Япон тал хамтар шийдье гэдэг. Ийм байдлаар одоо бас нэг Япон талаа бол одоо нэг талаасаа буулгаж авсан гэх юм уу. Ийм одоо амжилтанд хүрээд төслийн зураг зэслийн ажил бол цаашаа үргэлжилсэн байна. Тэгээ яг энэ дунд одоо би шигтгэж хэлж байгаа санаа төгсөл бол ингээд нийт хугацаагаар наслаар 11 жил болцоод байдаг. Тэгэхээр анх эхлэхдээ энэ сонгуулиас болж бид одоо тодорхой хугацааны хугацаа алдсан. Дарааны төлөвлөлтийн өөрчлөлтөөс болоод бас энэ дунд нэг 5 сарын бас нэг ахаад ийм алдагдал үүссэн гэдэг ийм санааг шигтгээд хэлж байгаа ухаанд. За ингээд цаашаа ажил үндсэндээ жигдэрсэн. Одоо саяныхаа төлөвлөсөн төлөвлөлтөн дээр бид бүх зургаа хийгээд ингээд нарийн зургийнхаа шат руу шилжээд барилга байгууламжийн бүх зургуудыг одоо яг тендерийн хэмжээнд одоо гүйцэтгэгчд өгөөд тендер шалгаруулах хэмжээнд бол бүх зургуудаа хийсэн. Энэ хугацаанд бол бид нэг жил 3 сар орчим зарцуулсан санагдаж байна. За ингээд жил 3 орчим сар бид бүх зургуудаа хийж дуусгаад тендер зарласан. 8 оноос 13 оны 6 сар хүртэл гэдэг маань 5 жилийн хугацаанд бүтэм гүйцэтгэгчээ сонгож шалгаруулахын ажил зураг төсөл бүх юм одоо энэ дээр ингээд саатсан байна. Хэцүү байсан. Одоо тэгээд тендер барилга зурагчлалаа хийчихэд тендер зарласан чинь эхлээл нэлээд сонирхож ирсэн. Яг оролцох болсон ч ганц компани оролцохгүй болоод тэгээд эхний тендер маань бүтэлгүй болсон. Тэгээд хоёр дахь тендер зарлахтаа чинь бас хүмүүс оролцохгүй болохоор нөгөө нэг одоо юу гэдэг аэродромын талын буюу нэг гэж нэг салгаад барилга гэж нэг салгаад хоёр хувааж зарлах гэж үзээд тэгээд зарлаад болохгүй болохоор дахиад нөгөөдхөө нийлүүлж үзээд ингээд бүр янз янзаар нийлүүлсээр байгаа. Тэгээд тэр хугацаанд бол аягүй цаг алдсан. Энэ зээл маань бол яг хүү ингээд төлөгдөх нөхцөлийг харахаар бол маш тааламжтай зээл. 40 жилийн хугацаанд одоо жилийн 0.1% хүүтэй. Ингээд эхний 10 жил одоо төлбөр байхгүй, сүүлийн 30 жилдээ төлөө явдаг. Их одоо баг хүүгүй шахуу гэхээр ийм зээл. Ийм зээлийг авахдаа нөгөө талдаа бид бол тэр Японы заавал зөвлөх компани, Японы заавал гүйцэтгэгчтэй байна. Нийт худалдаа авалтын 30% Японоос авч гэдэг юм. Ийм нөхцөлүүдийг зөвшөөрсөн. За ингээд яг ийм нөхцөлийг зөвшөөрчөөд ингээд орчингууд зөвхөн Японы гүйцэтгэгч компани энэ төсөл дээр ажиллах ёстой. За ингээд дээрэс нь ийм эзгүй хэр баригдаж байгаа ийм том комплексний төсөл дээр бол яг ингээд бодиттой Японд бол ингээд манай бүх одоо тендерийн шаардлагыг хангасан компани бол 5 ширхэг. Яг манайх руу ингээд тендер зарлахлаар одоо Японы Тайсай гэдэг том тэр 5 том компани нэг нь орж ирээд манай тендерт бол эхний тендер дээр оролцож ирсэн. За энэ компани бол манай нөгөө цагуурийн нөхцөл байдлыг судалж үзээд за ингээд нэмэгт төчөөс хасах төчийн хооронд ажиллаж байгаа ийм нисэх буудлын цогц төсөл дээр бол зарим нэг тоног төхөөрөмжүүдээр бол бид хасах төч гэдэг ийм температурт ажилладаг тоног төхөөрөмжийн баталгааг бол гаргаж чадахгүй байна. Одоо дээрээс нь одоо ийм хүүтний үйлдэл биднээс бол барилга орж ирсэн туршлага алгаа гэдэг ийм саналыг өгөөд нэг 6 сарын хугацаатай тендерт бэлдэж ирсэн компани 5 дахь сар дээрээ бид энэ одоо тендерийг цааш сонирхгүй ингээ орхилоо гэдэг ийм мэдээлэл гараа авчихсан. Монгол орны эрсдэс уур амьсгалд эзгүй хээр талд энэ том бүтээн байгуулалтыг ийм хугацаанд хийж гүйцэтгэн гэдэг төсөл хэрэгжүүлэгч томоохон компаниудын хувьд эрсдэлтэй алхам билээ. Тийм ч учраас төслийн нэгжийнхэн ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгохын тулд цаг хугацаатай уралдаж хамгийн зөв ухаалаг шийдвэр гаргах том даалгаврыг гүйцэтгэх ёстой. Энэ хугацаанд бол бид 2 удаагийн тендер зарлаад хоёулаа амжилтгүй болсон. Одоо эхнийх дээр нөгөө компани хаяа авчихсан. Хоёр дахь дээр нь орж ирсэн компани манай төслийн шаардлагыг хангаагүй. За ингээд ер нь бараг л одоо тэр гэрээн дээр байж болдог одоо нөхцөлийн бүгднгийн одоо аль болох нөгөө гүйцэтгэх компаниуд сонирхохоор хэмжээнд буулгасан тодорхой одоо нөхцлүүдийг одоо бид одоо тэр уулзалтын үеж яригдчихсэн одоо хүсэл тодорхой нөхцлүүдийг бол хүлээж авсан. Тэгэд ер нь тендерээ бүр жижиглээ 2 багц болгочихё.
одоо цивил сайд буюу одоо гадны газар широоны ажил ухмал энэ ялангуяа аэродромын зурвасны ажлыг салгачээ. Барилгуудын ажлыг нэг салгачээ. Ингээд салгавал бас оролцох компаниудын боломж их нэмэгдэж тэгэхээр саналаа ирүүлэх магадaltaй гэж одоо JCA-ч зөвлөсөн манайханчтай гэж ярилцсан. Ингэсээр байгаад нөгөө манай гэрээ маань бол одоо фидкийн гэрээгээр явдаг. Тэр гэрээний нөхцлүүдийг бол одоо аль болох гүйцэтгэж тааламжтай байх зарим нөхцлүүдийг бид хүлээж аваад 3 дахь удаагийн тендерийг зарласан. За энэ тендер дээр бол энэ одоо өнөөдөр бидэнтэй ажиллаж байгаа Mitsubishi, Toyota гэдэг хоёр компани түншлэл. Нөгөө талаас нь бол одоо Shimizu гэдэг компани, энэ хоёр компани бол хоорондоо өрсөлдсөн. Тэгээд энэ ямар учиртай ийм одоо ийм компаниуд дээр үгсэн. Доод талд нь бол энэ бүгд найрамд Солонгос улсын Samsung C&T гэдэг энэ компани бол туслан үүсгчээр орж ирэх ийм одоо 3 компани ийм түншлэл байсан юм байлээ. Тэгээд энэ 3 компани бол орж ирж энэ Японы нөгөө 5 компани нэг гэдэг энэ Shimizu гэдэг компанитай өрсөлдсөн. Үнийн санал болон техникийн саналаар бол энэ Mitsubishi Toyota-гийн энэ түншлэл бол шалгараад доороо энэ Samsung C&T гэдэг компаниар гол одоо ажлын 90 орчим хувийг энэ компаниар гүйцэтгүүлэх ийм байдлаар бол энэ төсөл дээр ажилласан. Тэгэл ингэж байгаа л арай л гэж гэрээгээ байгуулаад бүр бүтэхгүй гэж хүртэл бодох үе байсан л да. Тэгэл яг ингээд за гэрээ хийгдээд ажил хийх боллоо гэхэд их баярлж ирсэн. Ер нь бол хамгийн их баярлж ирсэн үе бол бас тэр. Төслийн үндсэн барилгын ажил 1290 хоногийн хугацаанд амжиж дуусахад дотоодын маш олон компаниуд тэдгээрийн мянган ажилчид оролцсон. Хамтын ажиллагаа эв нэгдэл бол энэ төслийн гол үндэс суурь. Энд ажилласан хүн бүр өөрийн ажилдаа хариуцлагатай, зүтгэлтэй хандаж байсан учраас тэд энэ том бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ төсөл цаашид их орондоо улам ихийг бүтээн байгуулж чадах олон чадварлаг инженеруудыг бэлтгэж чадсан. Эх орныхон өнцөг болон бүрээс ирсэн чадварлаг залуусын эрч хүчээр Монголын барилгын салбар нэг алхам урагшиллаа. Цаг хугацаатай уралдан ажил хөдөлмөр өрнөсөн энэ хөндийд нэгэн өдрийн нар шингэлээ. Энэ даах сургуулаа төгсөөд яг шинэхэн инженер ирж илаа. Тэгээд бид нэр бүгдээрээ төсөлд оролцогч Япон, Солонгос, Монгол бүгдээрээ хоёр дахь хэлээр буюу англи хэлээр харилцдаг. Тодорхой үйл ойлголцлууд гарч ирнэ те. Тэр болгон бас тийм амаргүй байсан. Монгол компаниудыг одоо томоохон хэмжээний төслийг өөрсдөө хийж явах энэ итгэлийг нь өгсөн гэдгээр аюул том ашиг тогтлоо гэж ойлгодог.